За Шримад Бхагаватмын 1-р дуулын 4-р бүлгийн 14-р бүлгээс хэлж уншнаа. Өнөөдөр. За. Сута вача Двапара самано прапте трити юга парияй жатак прашарад йоги васавьям калая харихи гэж. За орчуулгана. Сута Госвами өгүүлсэн нь 2 дахь хэрэн 3 дахь хэрэнтэйгээ давхцах үед Васугийн охин Сатьяватийн Парашара мөнид их мэргэнийг төрүүлж өгсөн гэж байна. Их мэргэн гэдэг нь Вясадеваг. Одоо Парашара мөний Парашара мөнигийн хүү болж байгаа Вясадева мэндэлсэн байх нь шүү дээ. 2 хэрэн 3 дахь хэрэнтэйгээ давхцах үед гэнэ. Өөрөөр хэлбэл Трети юга Двапара юга 2 тийм ээ. За 15 дугаар шүлэг. Са катачит Сарасватия упас приша жалам шучир вивикта эка асина удите рави мандалэ гэж. За орчуулга. Нэгэн удаа нар мандах үед тэрээр буюу Вясадева өглөөний угаалгаа Сарасвати голын усанд үйлдчихгээд бөөд зайдуухан газарт төвлөрөн суулаа гэж. Нэг удаа нар мандах үед тэрээр буюу Вясадева өглөөний угаалгаан Сарасвати голын усанд үйлдчихгээд бөөд зайдуухан газарт төвлөрөн суулаа гэж. За ингээд Вясадева ингээд өглөөний угаалгаа үлдчихээд ингээд яслагаад ингээд суусан байх нь шүү дээ. За 15. Одоо 16 дугаар шүлэг. Паравара гях сариши калина вякта рамхаса Юга дарма вяти карам параптам бовы юга гэж. За 16. Энэ үед их мэргэн Вясадева энэ цаг үеийн хүмүүс өөрийн үүргээ үл хайхаж эхлэхийг зөвгнөн харлаа гэж. Ийм байдал нь газар дэлхий дээр янз бүрийн цаг үеүүдэд цаг хугацааны аясаар илэрсэн үл үзэгдэх хүчнүүдийн нөлөөнд дор бий болж байсан юм а гэж. За дахиад уншаад тийм. Гэсэн үг үү? Энэ үед их мэргэн Вясадева энэ цаг үеийн хүмүүс өөрийн үүргээ үл хайхарч эхлэхийг зөвгнөн харлаа гэж. Одоо Кали югагийн хүмүүс үүргээ үл хайхарч эхлэх нь шүү дээ тийм. Энийг зөвгөнж харсан. Ийм байдал нь газар дэлхий дээр янз бүрийн цаг үеүүдэд цаг хугацааны аясаар илэрсэн үл үзэгдэх хүчнүүдийн нөлөөнд дор бий болж байсан юм а гэж байна. За ингээд янз бүрийн цаг хугацаануудад бол ингэж ийм юмнууд болдог байсан байх нь шүү дээ. Одоо нэг үүргээ үл хайхрах тийм үзэгдлүүд ингээд цаг хугацааны янз бүрийн цаг хугацаанууд харагддаг байсан байх нэ. За 17-оос 18 дугаар шүлэг. Харе Кришна. Баутика намча баванам шакти харасам чатат критам ашратат ханан нихсатван дурметхан хреси таюшах Турпа камшчак жанан викша мунид дивина чакшуша сарва варнашраманам ят датхяу хитам амокха дрик. За яасан гэж байна. 17-18 дугаар шүлэгтээ юу гэж байна? Мэдлэг хийгээд трансцендент хараа бүхий агуу мэргэн энэ нэрний нөлөөгөөр бүхий л материалын зүйлс уналтанд орохыг зөвгнөн харлаа гэж. Мөн тэрээр үл итгэгч хүмүүсийн насны хэмжээ богиносхийг харлаа гэж. Буянт сайн үйл өгөн улмаас тэд маш амар тайван болох ажээ. Ийм учраас тэрээр энэ цаг үеийн бүхий л нийгмийн анги давхарга амьдралын хэлбэр маягийн хүмүүст хэрхэн туслах тухай маш ихээр эргэцүүлэн бодох үед автлаа гэж. Яасан байх нь вэ? Дахиад уншия. Одоо мэдлэг хийгээд трансцендент тийм одоо хараатай тийм мэдлэгтэй. Тэгээд дээрэс нь өөрийн гэсэн тийм трансцендент зүүн хараатай тэр агуу мэрэгэн буюу Вясадева энэ одоо Кали югагийн нөлөөгөөр бүхий л материалын зүйлс уналтанд орохыг зөвгөнж харсан гэж. Тэгэхээр мөн тэрээр үл итгэгч хүмүүсийн насны хэмжээ богиносхийг харсан гэж. Хүмүүс ингээд бурханд итгэдэггүй, ном содрол итгэхгүй болоод ирэхээр яадаг байх нь? Насны хэмжээнд богиносдөг байх нэ. Буянт сайн үйл өгөн улмаас тэд маш амар тайван болох ажээ гэж. Одоо сайн үйл, буянт үйл байхгүй учраас ингээд тайван амгалан биш болдог байх нь шүү дээ. Ийм учраас тэрээр энэ цагийн үеийн хүмүүс бүхий л нийгмийн анги давхарга
амьдралын хэлбэр маягийн хүмүүст хэрхэн туслах вэ гэж маш ихээр эргцүүлэн бодох үед автлаа гэж. Одоо тэгээд энэ цаг үеийн хүмүүс ингээд шүтлэггүй болох юм байна. Тэгээ насан нөгөнөх болох юм байна. Тэгээ амар тайван докторгүй болох юм байна. Тайван бос тийм амар тайван бос докторгүй болох юм байна. Тэгэхээр энэ хүмүүст яаж туслах вэ гэдэг ингээд бодоод бо санаачрал тавцсан байх нь шүү дээ. Вяса Дева мэрэгэн. Яах вэ гэдэг ингээд санаа зовсон байх нь шүү дээ. Мөн үү? За тэгээд 21-р шүлэг. 21. Вообще 19-р шүлэг байна шүү. 19-р шүлэг. Чатур хотром карма шутхам праг жанам викша вайдикам вятатхат ягя сантатья и витам икам чатур витхам гэж. Ведэд дурддагдсан дахлага өргөлүүд нь хүмүүсийн үйлийг ариусгаж цэвэрлэж чадах юм байна гэдгийг тэр олж харсан. Ведэд дурддагдсан дахлага өргөлүүд нь хүмүүсийн үйлийг ариусган цэвэрлэж чадах юм байна гэдгийг тэр олж харсан гэж. Энэхүү үйл явцыг илүү хялбаршуулахын тулд тэрээр хүмүүсийн дунд түгээх зорилготойгоор нэг ведийг 4 болгон хуваасан гэж. Энэ үйл явцыг одоо ингэж шүү дээ. Ер нь бол ведийн тэр дахлага өргөлүүд хүмүүсийг бол ариусгах юм байна гэдгийг бол тэр олж харсан байх нь тий. Тэгээд одоо энэ үйл явцыг тэр одоо ариусгах үйл явцыг илүү хялбар болгохын тулд тэрээр хүмүүсийг одоо хүмүүсийн дунд түгээх зорилготойгоор нэг вед байсан байна шүү дээ. Нэг ведийг 4 болгож хуваасан гэж шүү дээ. За 21-р шүлэг. Татра риг веда дарах пайлах самаго жаминих кавих вайшам пайно ивайко нишнато яжушам утаа гэж. Ведийг 4 хэсэг болгон хуваасны дараа Пайлай Риши риг ведийн багш болсон гэж. Пайлай Риши гэж багш риг ведийн багш болсон байна. Жаймини Сама ведийн багш болсон гэж. Харин Вайшам Паяна Яажур ведийн мэдлэгийг алдаршуулсан гэж. Одоо 4 вед болгосон байна шүү дээ. Тэр 4 ведийг хариуцсан одоо тийм иргэдүүл хэрэгтэй Ришинаар аршнаар хэрэгтэй болсон байгаа юм байх нь шүү дээ. Тэгэхээр риг ведийг бол Пайлай Риши гэдэг одоо арш одоо хариуцж авсан байна. Жаймини Риши бол Сама ведаг авсан байна. Вайшам Паяна Яажур ведийг алдаршуулсан гэж одоо хариуцж авсан байх нь шүү дээ. Ингээд салбар болгож авсан. Түүнээс одоо хүмүүсийн одоо Кали югагийн хүмүүсийн одоо насны өг нь болоод оюун ухаан муудаад тэгээ 50 амгалан биш болоод ингээд ирэхээр тэр одоо ингээд нэгэн тийм цул ингээд одоо хаана юу байгаа мэддэхгүй те нэгэн тийм цул тэр том мэдлэг ухааныг ингээд судлана гэдэг бол хүний одоо насанд одоо амжихгүй тийм болсон учраас ингээд 4 ингээд салбар болгож авсан байна шүү дээ. Вяса Дева. За ингээд 22 дугаар шүлгээ. Атхарва ангирасам асид сомантур даруна муних итихаса пурананам битаме рома харшанах гэж. Соманто мууны ангираад Атхарва ведийг даалгаж өгсөн. Одоо нэг вед үлдсэн байсан шүү дээ. Атхарва вед. Тэрийн болохоор ангира мууны төгсөн байна. Тэрээр үүнд өөрийгөө бүхэлдэн зориулсан гэж гинэ. Миний эцэг Орома харшаанаад Пуранууд болон түүхийн сурвалж бичгүүдийг даалгаж өгсөн гэж. Одоо Сута Госомогийн одоо эцэг нь болохоор Орома харшаана гэж мэргэн байсан биз дээ. Түүнд болохоор Пуран, бүх Пуранууд, Пуран судрал 18 Пуран гэж байдаг шүү дээ. 18 Пуран болон түүхийн Итихаса гэдэг шүү дээ. Түүхийн сурвалж бичгүүдийг даалгаж өгсөн гэж. Итихаса Пуран гэж шүү дээ. За, ингээл нөгөө ведүүдээ ингээд задлаад агуу мэрэгдэд ингээд хариуцуулаад өгөөдөөсөн байх нэ. За 23 дугаар шүлэг. Та итай ришаяо ветам свам вясан аникатха шишяих пра шишяис тач чишяир ветас те шакино баван гэж. Жуулгана. Энэ бүх эрдэмт мэрэгд нь өөрийн ээлжиндээ өөрт оноогдсон ведүүдийг өөрийнхөө олон тооны шавнар болоод тэдний шавь нарт дамжуулж өгсөн гэж. Ийхүү ведүүдийн дагалдагч нарын харгалцсан сургуулиуд үүсэн бий болсон гэж. За ингээд цааш ингээд
дамжсан байна шүү дээ. Энэ бүх эрдэнэт мэрэгтэн өөрийн ээлжиндээ өөрт оногдсон ведүүдийг тий өөрийн олон тооны шавнар болоод тэдний шавнарт дамжуулж өгсөн. Ийхүү ведүүдийн дагалдагч нарын харгалцсан сургуулиуд үүсч бий болсон гэж. Ингээд ведүүд маань одоо ингээд шавьяас багшид ингээд багшаас шавьд ингээд дамжигдаж гэж ирсэн гэж байх нь шүү дээ. За өнөөдрийн Чимаа Богоотны уншлага маань өндөрлж байна. Өнөөдөр ингээд 8 шүлэг уншлаа. За тэгээ өнөөдрийн уншсан шүлэгтэй холбоотой асуух зүйл, тодорхойлох зүйл байвал комментаар бичиж болно. Ерөнхийдөө бол өнөөдрийн энэ шүлэг бол ведүүдийг одоо Вьясадева мэрэгэн яагаад одоо ведүүдийг ингээд хуваах болсон тий? Тэгээ ведүүдийг ямар хүмүүст хариуцуулж өгсөн гэдэг тухай гарч байна. Ерөнхийдөө хамгийн гол утга нь бол ер нь бол Кали югийн хүмүүсийг одоо насон богинуулсан, оюун ухаан нь муудсан, тэр 50 амгалан бос болсон энэ хүмүүсийг одоо аврах хамгийн чухал хүчтэй юм хэрэгтэй гэдгийг бодоод эхний ээлжинд бол ведүүдээ 4 хэсэг байх нь шүү дээ. За ингээд энэс цаашаа бол тэгээд өөр юмуд нь сүрдэж гарах нь шүү дээ. За өнөөдрийнхөө уншлагыг өндөрлөө. Харе Кришна. Тэгээд гарч сонссон та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Харе Кришна. Дараагийн уншлагаар дахин уулзлаа. Түр баяртай. Харе Кришна.